За дээрээ хоёр К үсэг шиг ийм дэлгүүр хандтай болохоор энэ хулс гэдэг дэлгүүр хандтай. Тэгэхээр дэх болчихно. Зүгээр хоёр тусал гэдэг ийм хоёр ивэр шиг юмтай болохоор эрэхтэй дүү болоод идэг те. За ялгаан тийм бахна шүү. 我第一次打车 гэхээр би нэгдэх удаага 打车такси барьж байна гэн. Ди гэдэг нь дэх буюу ц гэдэг нь удаа. Тэгэхээр нэгдэх удаага 打车 такси барьж байна. 他是我们班第一名гэн. Тэр болвол манай бан ангийн ди и мэн гэдэг нь номер 1 юм аа гэнэ. Нэгдэх нэр нь тэ нэр нь нэгт байдаг буюу номер 1 гэдгийг ингэж хэлэх нь байна. За тэгвэл дахиад жишээ харъя. 这是第几次错了? 这是энэ бол 第几次хэддэх удаагийн 错了 алдаа вэ гэнэ. 他第一次出国很开心гэнэ. Тэр 第一次нэгдэх удаага 出国 улсаасаа гараад буюу гадагшаа яваад 很开心 маш одоо баяр хөөртэй байна, сэтгэл нээлттэй байна буюу юм айгу баяр хөөртэй байна гэнэ. За энэ чинь асуулт мөртлөө яагаад ма ороогүй байна? Жи гэдэг чинь өөрөө асуултын үг учраас артаа ма авахгүй дүрмтэй тийм ээ. За тэгэхээр та хэд өөрсдөө энэ үйлбэрийг орчуулад бичиж үзээрэй. Өнөөдөр үтсүг ди дэх